Энэ хорвоод итгэж боломгүй зүйлс тохиолдохыг алийг тэргэхв. Тэгвэл хизээ мэдгүй өвхөх гэж байсан нэгнээр сүнстэй учирснараа ил аршин хөл дээрээ зогссон сонин явдал байдаг аж. Ийм гайхалтай зүйлийг элдв болон зүйл нуршилгүйгээр сонсогч танд толилоолъё. 1991 оны ихээр монголчуудын дийлэнх нь ганцхан 8-нд ордон ёстой л хөлтэй хөлхөж хөлгүй мүлхэж байсан цаг. Энэ үеэр бат жаргал гихчээр ажилласаа гарan 8 хийхээр шийджээ. Ингээд банкнаас сая төгрөгийн зээл аван урагшаа хоошоо явж эхлэв. Тэр үед ганцхан 8 эрхлэхэд хэд дахин нугарсан ашиг олдог байсан болохоор элбэг дэлбэг хангалуун амьдралтай болсон гин. Ингээд Дэнжи мянгаас байранд орохоор шийдэв. Тухайн үедээ байр төрийн мэдэлд байсан болохоор нэгэндээ зарж борлуулах нь хориотой байлаа. Аз болоход хотын захиргаанд ажиллаж байсан нэгэн эрээс хорооллын 3 өрөө байрыг нь худалдаж авахар болов. Байр зарж байсан залуу нь орон сууцных нь ордрыг өөрийн гараар янзалж өгнө хэмээн амлажээ. Ингээд манер байртай болон ихнэр нь ч магнаага хагартал баярлжээ. Байранд орох үед ганц хүн дөнгөж 2 настай байв. Ихнэр хүүхдээ дулаан байр оронтой болгосон бат жаргал ардаа санаа зовх зүйлгүйгээр 8-андаа явах болов. 1993 оны өвөл тэр урдаас дарсан бараага хойно аваачид зархаар уламжлал ёсоор богоонд суужээ. Дэрбэр Москва гарах замын өртөөнүүдээр купенийхаа цонхоор 8 альцчихна. Тэр явалтаар нь хадам ах нь маш үнэтэй турк савхүүгэн зарж өгөхийг гуйж явуулсан юмсан ч. Түүнийг нэгэн залууд үзүүлж байтал өмсөд үзье хэмээн гойхон тэр. Манер дургуйтсан авч цаадах нь өгц татан аваад цаашаага маш аажуухан гихч нь алхажээ. Энэ үеэр богоон яг их хөдөлж байлаа. Бат жаргалч хүний үнэтэй цайтай далдсандаа харуусч бас чиг хүнд дээрлхүүлсэндээ игдүүцснээ барьж дийлэлгүй сонхоор өсрөн буужээ. Түүнийг мөнөөхөн Оросын хойноос гүйж ирэхэд цэнхэр өнгийн лада машиндаа суух гэж байсан орос залуу найзуудтай курткийг шидэн өгчхөд том турбаа барин дайрчээ. Орос ирийн далаас нь зохилт нуруунд нь буухад ухаан алдсан байдаг. Хичнээн ч задуулсан юм бүүмэд ямартай ч цугны купенд явсан хүмүүс нь бороотныг тэлж богоныг зогсоосон байдаг. Богоноос хүмүүс буухыг харсан дээрэмчэд ухаангүй хэвтэй бат жаргалыг орхичхоод зүгтэж оджээ. Ингээд тэндээ эмнэлэг твтэн ухаан оржээ. Харамсалтай нь тарих нухсандаа хүнд гэмтэл авснаар хөл дээрээ босох найдваргүй болжээ. Цугны купенд явсан нөхөр нь Москвад бараагийн зарснаар түүнийг Монголд авчирв. Энэ дээрээ хичнээн эмчилгээ хийлгсэн ч хөл дээрээ босох найдваргүйгээр үл барам бүслэгнээс доошогоо мэдээ алдран шээж бахаач мэдэрхэ болж. Ийхүү бат жаргал хүний гарт оров. Ихнэр нь өглөө босоод шүндүл болтол түүнийг бөөцөлнө. Ийм маягаар хагас жил өнгөрөхөд дахир дутуу болсондоо гутран муухайшлах бат жаргалын ааш аврыг ихнэр нь дийлхэ болсон уу? Аль эсвэл ийм хүнтэй яаж насыг барах уу гэж бодсон уу? Хайхархаа болжээ. Ийм маягаар нэгэн жил өнгөрөхөд ихнэр нь залуу хүн болохоор үе үехэн алга болох болжээ. Ингээд нэгэн өдөр бат жаргал ихнэртэй "Чи намайг зөвөр ойлгоорой. Чи хөө амьдралаа бод. Би ч яг цаашдаа өнгөрсөн хүн" гэх зэргээр ухуулан синхруулсаар байгаад салахаар болж гин. Эхнэр нь түүний үгэнд орж байр саваач авсангүй. Харин хүүдээ хэрэг болно хэмээн баггүй мөнгөө аваад дөрхөмдөө буцжээ. Ах トゥ төрөл төрөсөд нь түүнтэй хамт амьдрахыг хүссэн ч бат жаргал зөвшөөрсөнгүй. Өглөө оройд ирж хоолунд хийж бас хөдөвчтэй өвтгөн шингэнийг нь асгаж байхыг л зөвшөөрчээ. Харин тэрээр таньдаг найз нөхдөө дуудуулан архитаж цаг нөхцөх болов. Нэгэн шөнө ам нь маш их цангаж сэржээ. Найзууд нь явахдаа цонх хаалгүй орхисон бололтой. Хөшгөн хийсэн. Гэнэтхэн өрөөнд хэн нэгэн байгаа юм шиг санагдаж биеийн зарс хийхэд тэр "Хэмбэ?" гэж хоолоогоо сааралтуулан байж асуув. Хинч дуурсангүй. Харин нөгөө өрөөнд хэн нэгэн яваад байгаа нь зүүн совинд мэдрэгдэж байлаа. Тэгснэ өрөөнийх нь хаалга сэвхэн онгоход тэр сэтгэл төгшөж харлаа. Тас харанхуй дундаас нэгэн цагаан хувцастай эмэгтэй тодрон харагдаад манер зүрхэн зогсчих шахжээ. Тэр өөрийгөө архины цагаан солиод тусчихж гэж бодоод нүдэ тас ансан авч мөнөөхөн цагаан даашинцтай эмэгтэй үзэгдэж буйн гайхалтай. Тэр маш их зориг гарган жижиг хийсэн хоолоогоор "Чи хин бэ? Дуграач" гэж хэллээ.
Харамсалтай нь эмэгтэй ганц ч үг унгалгүйгээр хаалганы цаан зогсох аж. Дэрбэр сүлдээ төвчээрээ барьж стилэн ойролж хашгирч зүхэж эхлэхэд мөнөөхөн хүний дүрс алга болжээ. Тэрээр өдөржингөө мөнөөхөн хүүхний дүрс чухам ямар учиртайг мэдэх гэж хорхойсон архитар суулгүй унжжээ. Шөндөл болох үст бат жаргалын зүрх төгтөг цохилж байлаа. Тэр яагаад ч юм шүнийн гийчин буцаж ирнэ гэж баттай итгэж байв. Үнэхээр ч хэлсэн ёсоор нь боллоо. Тэр шүн тэнгэрт бүртгэгчүүлгүй байсан учраас саран авхай бараг л өдөр мэт гээгүүлэх аж. Энэ үеэр цаад өрөөнөөс хаалга сэвхийн онгоох чимээ гарах нь ванны өрөөнийх бололтой. Хачирхалтай нь хөлийн чимээ гарахгүй нь хачин. Төвний өрөөний хаалга хачин муухай чихрэн онгоход цаанаас нь мөнөөхөн цагаан даашинцтай эмэгтэй хөнгөн алхан ирж яваа нь харагдлаа. Тухайн агшинд бат жаргалаа энэ хүүхэн ванны өрөөнд нуугдаж байж хэмээн шал утгагүй зүйл бодож амжлаа. Хүүхэн нисэх мэт атлаа сэмсэмхэн гიშгэлсээр өрөөнд орж ирэн орных нь өмнө зогсчихв. Маниш сандарч мэгдэхдээ сайн байна уу гэд минь дасууж орхив. Мөсгүй дуурсангүй зогсоод байхаар нь хэлгүй юм болооч гэж бодож амжлаа. Зөөлдөө гайхах нь баг зэрэг намжин чи дуурахгүй юм болов. Би чамайг юу ч байсан айхгүй. Би хааштай өнгөрсөн. Үхэхэд надад гомдлалга гэж хэлэхдээ үнэхээр ч маш их зоригтой байгаагаа мэдэрч байлаа. Түүний би маш гайхалтай болж байгаа нь мэдрэгдэв. Тэр огтгон чааж эмээхгүй болсон бөгөөд оюун санаа нь гайхалтай тайван ажиллаж байлаа. Энэ үед л бүсгүй амнав. Маш зөөлхөн хилж буй үгсэн чихэнд нь бус оюун ухаанд нь мэдрэгдэн сонсогдсон нь гайхалтай. Бүсгүй түүнд энэ чи үхэхээр шийджээ. Маш харамсалтай цагч нь болоогүй. Тиймээс чи итгэх хэрэгтэй. Гэхдээ түүнийг даажигнаж байгаа юм шиг санагдсан бөгөөд кенэтхэн уурсч битгий дими донгос. Би хинт ширэхгүй амт хааштай өхнө гэж хэлээд барихран ойлов. Энэхэн зуурт толгоор нь сэрүү татах шиг болоход өндийн харлаа. Цагаан даашинцтай эмэгтэй гар сунгон ойрхон ирнэ. Уйлж баг зэрэг тайвширсан бат жаргалаа. Чи хүн үү? Эсвэл гэд үгээ гүйцэх гэтэл Нэгэн цагт амьд хүн байсан юм аа. Энэ байр манайх. Харамсалтай манайхан намайг орхиод хаашаа ч юм би алга болчихсон. Би хаагаад олж чадахгүй бай. Би өвчнөр өгсөн. Гэсэн чи ингэж байж байх юм. Биеийг минь авсанд хийгээд ачаад явсан. Би өдрөөр хаач байгаагаа мэдхээ болчихдог. Тэгээд л ингэж ганцаараа хоцорсон. Би уйлмаар л байна. Даанч л болохгүй юм. Гэдэл ярьж гарав. Тэгснэ чимээгүй болчихов. Бат жаргал үүнд ёритгэж чадахгүй байв. Өгсөн хүнтэй уулзаж байгаа хэрэггүй гэж бодоод дотор нь зарс хийсэн авч яагаад ч юм гараа сунглаа. Энэ үед бүсгүй дэрэгдэн ирчихсэн байжээ. Гараа хүрхтэл жирс хийтэл тог зохих шиг болов. Гэвч тэр жирвэлзэх урсгалыг үл хайхран гараа сунган хүргэлээ. Бүсгүй би үнэхээр их хоосон зүйл аж. Их хоосон ч гэлээ биеийн дотор нь гараа оруулахад баг зэрэг гүйдэл биеийг нь жирвэлзүүлж байлаа. Мөн маш их сэрэг хүн байгаа нь мэдрэгдэв. Бат жаргал одоо бүр тайвширчээ. Айх чимгүй бас гайхахч зүйлгүй. Сүнс гихч үнэхээр байдгийг мэдрээд их гайхав. Бас чиг уг сүнс өөрт нь ямар ч гай зовлон учруулахгүйг сайн мэдэж байсан учраас сүнстэй ярилцахаар шийджээ. Үнэхээр үдэж сөхөрсөн түүнд бүхэл ямар ч хүн байлаа гэсэн ингэж сониуцхан зан гаргахын тодорхой байсан бизээ. Нэгэнт бүсгүй амьд бос учраас цаашид сүнс гэж нэрлэх нь зүйтэй байх. Дэрбэр сүнснээс өмнөх амьдралаа ярьж өгөхийг хүслээ. Уг байрыг 1981 онд ашиглалтанд ороход бол цэцгийгийнх нүүн оржээ. Цэцгий гэдэг нь уг бүсгүй нэр. Дэрбэр айлын том охин бөгөөд 4 дүүтэй байжээ. Ингээд 1987 онд 18 настай байхдаа хүнд өвчин туссан байна. Нэгэнт цусны өвчин хүндэрсэн учраас эцэг эхэн гэртээ гаргаж авчээ. Дэрбэр 1987 оны 11-р сарын 13-нд нас барсан аж. Эцгийг нь пүрвж ав гэдэг бөгөөд насаараа нэгэн байгууллагын намын ажил эрхэлсэн аж. Түүнийг нас барснаас хэдхэн сарын дараа нүүн оджээ.
Сүнс нь өдрөөр ор сураггүй алга болдог учраас хаашаа нүснийг нь мэдэж чадсангүй. Дараагийн айлынханд харагдахыг хүсдэг байвч бүтлгүйддэг байжээ. Ингээд хачирхалтай амьдралдаа гутран нэгэн түүхээр шийдчихэд байсан бат жаргалд харагдсан нь тэр. Хачирхалтай бат жаргалын үхэх цаг болоогүй гэдгийг сүнс мэдэрсэн байх юм. Ийхүү тэр хоёр шүнжин ярилцав. Өөр цайхаас өмнөхөн сүнс алга болсноор бат жаргалд урьдчууны явдал нь зүүд үнэн болохын аль нь ч мэдрэгдэхгүй нэг л сонирн байв. Тэр гэнэтхэн дүүдээ. Манай хажууд айлын Гамбат гэд нэг арх худаг залууга дуутчих. Гэхдээ дүүн. Тэр ахыг өдөр болгон манад орж ирээд бахаар ээж таныг архинд уруу татах гээд байна гэд хөөгд гаргачихсан. Би арх уух гэж байгаа юм бишээ. Асууж тодруулах юм байна. Мэдүү гэс манас гэд гүгэд олоодор. Гэж маш зөөлөн хэллээ. Савл хийвэл хар яр хийдэг зантай болчихсон ахаа. Ийн гинэтхэн зөөлөн болсонд гайхан дүүн тэнэгэлзэлгүйгээр гарчгүйлээ. Удаачгүй шараа тайлаад улаа бутарсан Гамба инээд алдсаар ээж чинь намайг аашлаад гисээр орж ирв. Бат жаргалч бараг минь усын зүрэгүүгээр Гамба манай энэ байранд дорж сүрэнгийнхээс өмнө бас өөр айл байсан юм уу? Гэж асуулаа. Гамбат ч гайхсан янзтай. Чи одоо л мэдж байгаа юм уу? Тийм ээ өөр айл байсан гэж хэлжээ. Бат жаргалч бүр догдолж орхив. Тэр яаран сандран хин гэдэг айл? Яагаад нүчгсэн юм? Яриач. Гэхэд л олон асуултаар буулж гарлаа. Гамбат ч мөн адил сандарч үгүй чи чинь яаж гавь? Пүрвжав гэдэг айл байсан юм аа. Гэж хэлэхэд толгой дундуур нь лантуугаар согсон юм шиг болж зүрх нь төгтөг цохилжээ. Хүүш чи яаж гав? Гэхэд нь зүгээр. Тэр айл яагаад нүчгсэн юм бэ? Гэж сүргүүлэн асуулаа. Их сайхан айл байсан юм шүү дээ. Хин билээ байз. 10 дугаар ангид нэг хөөрхөн охин нь байсан. Тэр нь нас барчихсан. Гэхэд нь бат жаргал бүржих догтлон нэрийн цэцгээ гэдгүү. Гэхэд Гамбат гайхаж чи яаж мэдсэн? Нэрээ цэцгээ гэдэг байсан штэ. Би гэрт нэг удаа орж ирсэн. Цагаан балааж өмсчихсэн. Яг энэ өрөөнд хөвтөж байсан да. Гэж хэллээ. Урьдчуных нь явдал зүуд байгаагүй бат жургал айх бус баярлаж байлаа. Ингээд чи яагаад түүнийг надаас асууж дуудах болов? Гэж Гамбатыг гайхахт нь бат жаргалаа. Зүгээр хүнээс сонссон юм. Гэж хэллээ. Гамбат ч ганц шил арх олоод уучих санаатай. Цэцгээ маш хөөрхөн охин байсан. Гэд л ярьж гарлаа. Бат жаргал энэ бүхнийг сонсч байснаа. Би чамаас ганц юмгүй. Чи пүрвж ав гэдэг айл хаашаа нүүсэн ямархуу амьдарч байгааг надад мэдээд өгөөч. Би шавгарыг нь гомдоохгүй шүү. Гэж хэллээ. Энэ үгийг сонссон Гамбат бүрж гайхаж. Шавгар яах вэ? Чи яагаад гинэтхэн хаа хамаагүй танихгүй айл асуугаад байна? Гэхэд бат жаргалч дургуйцангүйгээр тэр чамд хамаагүй. Ганц шилэм аваад уучих. Гэд мөнгө сарвав. Гамбатыг гарсны дараагаар бат жаргал шүнийг тэсэн ядан хүлээлээ. Шүн болсон хойно цэцгээгийн сүнс хаалга чахруулан онгойлгосоор орж ирлээ. Бат жаргалч яран догдолж Үгүй би хажуу айлын Гамбатаас танахыг асуусан. Ярьсан бүхэн чинь үнэн байлээ. Тэгээд танаа гэр хаана угааг олоодох гэд хэлсэн. Гэхдээ сүнс Баярлалаа. Би чамайг итгэж өгнө. Чи удахгүй хөл дээрээ босгоолно. Гэд уруу харуулan хөвтүүлж байгаадаа зэрүү татуулан барьж байх шиг санагдав. Цэгэлгаан гүйдэл гүгэдж байгаа юм шиг тэр нэг л мэтгэд хамаг хөлсөн цудагчсан унтаж байлаа. Үүнээс хойш арх уухан бүхэл өдөржин унтах болжээ. 2 хоногийн дараа Гамбат инээд алдчихсан орж ирлээ. Пүрвж авах энэ байрнаасаа нүгэд сансрын түнэлийн дэргэд байранд орчихсан. Гэж амьдрал ахын сайн 8 хийгээд овоо хөлдсөн болохыг нь хэлжээ. Тэгээд гэрийнх нь хаягч зааж өгчээ. Дээр шөнийн тухай сүнсэнд хэлэхэд маш их баярлан өрөөнд дотор нисж байлаа. Сүнс би одоо хойд төрөлдөө очиж хүн болно. Явах замдаа гэрээр очиж аав ээжигээ харцгаад явна. Гэхдээ чамайг гэдгийг
Энэ шөнөөс хойш би ирэхгүй. Чи аяндаа зүгээр болно. Аав ээжид минь туслаарай. Миний тухай бүх хэл сэтгэл санаа нь өмөрчихнэ. гэжээ. Тэр үр цайхаас өмнө хорогдон боцов. Өдөр тун цэрэхт би аимшигтайгаар шархиран өвдөж байлаа. Дэрч бүхэл хөлнөвдөхөж, дэрбэр бүх хүчээ дайчлан хөлөө чимхэж үзүүл өвдөж байлаа. Бөгсөн биеийн мэдээ орж байна. Дэрбэр өөрийн мэдэлгүй. Ээжээ, би итгэжглээ. Хөл бүхс өвдөж байна гэж ойрлоод ухаан алдчихжээ. Дүүнийг ухаан ороход эмч ирж гисэн байлаа. Эмч түүнээс юм асуугаад хөлийг нь шалгаж үзснээр гайхширн толгойс сэгсэрч байлаа. Ингээд эмчийн завраар дасгал сургуйлалт хийсээр 2 сарын дараа хөл дээрээ босон явах болжээ. Харин цэцгийн сүнс дахин ирээгүй аж. Мэдээж хэрэг хөл дээрээ боссон хүн ямархан их баяр хөөртэй болсон нь тодорхой. Чи яаж идэж чадваа? Химэн хүмүүс болоод гэрийнхэн нь асуухад тэр нэг л сүнс надад тусалсан юм аа. Гэхэд хинч гэсэн тоглоом шоглоом хийж байна гэд итгэдэггүй байжээ. Харин гэрийнхэн нь итгэсэн байна. Тэр хөл дээр нь босгож өгсөн ажтай сүнснийхээ гэрээслэр бүрв жавгаанд очижээ. Гэвч тэр нууцыг задалсан аж. Альбом үзэж суухад шөнийн гичин бүсгүй яг дүрээрээ байсанд тэр хүүхэд адил хөөрөн баярлаж байлаа. Тэр нэг зургийг нь гуйж дөрөвчөндөө хийж явах болжээ.